大家好，同学们好. За сайн бацгаана уу? Өнөөдөр 11 дэх хичээл буюу номны хооц засгийн 1 номны 4 дахь хичээлийн 2 дахь текст ороход бэлэн болоод байна. За өмнөх хичээлээр бид нар тоо хэрхэн хэлхийг үзсэн тийм. Тоо болон ширх тооллого үгийг хэрхэн хэлхийг талаар үзсэн. За өнөөдөр тэгвэл бид нар манай гэр ам бол хэдүүлээ вэ? Манай гэрт хэн байдаг вэ? Аав, ээж, ах, эгч, дүү юм уу те? За тэр талаар хэлж сурах нэ. За өнөөдрийн хичээлээр хамтдаа бас 10 хандыг үзгээр байна. За өмнөх 10 хандаа та бүхэн маань гэртээ сайн бичээд чэйжилсэн бахаа гэж найдаж байна. Одоо хэрхэн хэр зэрэг чэйжилснээ одоо цээж бичиг хийгээд шалгацгаая. За энд багш нь 10 үг болон өгүүлбэр бичсэн байна. За эхнийх нь байгаа гэсэн үйл үг тий. Энийг бид нэр өмнөх хичээлээр үзсэн. Хоёр дахь үг нь байхгүй гэсэн үг. Гуравт нь хэд хичнээн, дөрөвт нь ширхэг, за тавт нь багш нь 5 ширхэг тоо бичсэн байна. Бид нар бүгдээрээ тоо утсан тийм үү? 1-ээс 10 хүртэл тоо хэлж сурснаар 1-ээс 90-ээс хүртэл тоог хэлэх боломжтой. Тоогоо ерөөсөө холбоод хэлээ явчихтаа гэдээ үзсэн байгаа тийм. За энэ мэтчлэн та нар 1-ээс 10 хүртэл бичлэгээ зогсоож агаад за цээж бичгээ хийгээрэй гэж багш нь хэлж байна. За багш нь хургуулуулаад цааш нь яриад явъя. Хичээл үзээд. За удирдлагын ёсороо багш бүгдээрээ харилцан яриагаа давтаж уншицгаая. За你好，我叫丽文。你好，我叫白嘉悦。很高兴认识你，很高兴认识你，认识你我也很高兴，认识你我也很高兴。我是中国人，我是中国人，我是法国人，我的中文老师也是中国人。魏一菲，魏一菲，姐姐，姐姐，你工作还忙吗？你工作还忙吗？对，还很忙，还很忙。你也很忙吗？你也很忙吗？我不太忙，我不太忙。我们很想你，我们很想你。我也想你们，我也想你们。这是谁？这是谁？这是我女朋友，这是我女朋友。你女朋友是哪国人？你女朋友是哪国人？她也是泰国人，她也是泰国人。一菲忙吗？一菲忙吗？她很忙。她有多少个学生？她有多少个学生？她有20个学生。她有20个学生。За бүгдээрээ 1-ээс 10 хүртэл үзсэн тоогоо тавтацгаая. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За дахиад нэг уншъя. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За сайн байна. За ингээд уншъя те. 11 22 33 44 55 66 77 88 99 19 28 37 46 55 64 73 82 91. За бүгдээрээ хилээ зөвшөөрлөх тасгал эзэхэй. Жи. За энэ ямар холбоотой өгнөдөд бичсэн юм гэхээр уншихад маш ойролцоо уншигддаг. Гэхдээ гүйгүүлэгч авианы хувьд ялгаатай уншигдах
үгнүүдийг бичсэн байна. За, жижи, жижи, жичи,阶级, 切记, 机床, 起床, 庆贺, 展览, 产卵, 政治, 城池, 治理, 吃力, 砖头, 船头, 站前, 攒钱, 商业, 嗓音, 称赞, 憎恨, 质地, 子弟. За сайн байна. За ингээд 4-р хичээлийн 2 дахь текст буюу өнөөдрийн хичээл рүүгээ орцгоё. За өнөөдөр гэр бүлийн гишүүдийг өвөг шилдэг талаар үзнэ. За эхний хандс маама. За үргэлжлүүлээд ханзаа бичье. За гэр бүлийн гишүүд дандаа давтагдсан 2 ханс байдаг. За бид нэр жээ гэж үзсэн тийм үү? Жээ. Игч гэхэд жээ гэдэг ханзаа 2 удаа давтаж байсан. За энэ дээрээ адилхан маа гэдэг ханзыг 2 удаа давтсан байна те. Маама. Ээжээ гэж хэлэх юм бол маама гэж хэлэх нэ. За жишээ өгүүлбэр багш бичсэн байна. 这是我的妈妈. 这是我的妈妈. Энэ бол миний ээж. 我的妈妈. За 我的妈妈叫英黑. 我的妈妈叫英黑. За 我的妈妈叫 За 我的妈妈叫英黑. За та нар өөрсдийнхөө ээжийн нэрний оронд энэ өгүүлбэрт энэ нэрний оронд өөрийнхөө ээжийн нэрийг хэлж болно гэсэн үг. 我的妈妈叫саруул. 我的妈妈叫болгон. За энэ 2 өгүүлбэрийг та нар зохиож үзээрэй. Энэ хэний ээж вэ? Ээж маань миний найзуудыг таньдаг. За дараагийн ханс баба. Баба гэдэг маань аав гэсэн анзахны. За өмнөх ханцтай мөн адилхан нэг ханзаа 2 давтаж бичнэ. За энд бол зай гарахгүй бичиж болно шүү. За ингээд энэ 3 дахь ханзыг зай гарахгүй бичиж. За баба гэдэг багшны харуулаад. 1 2 3 4 5 6 7 8. За үргэлжлүүлээ. Гэг. За та нар анзаарах юм бол 2 ханс ижилхэн ханс давтаж хэлж байгаа ч гэсэн эхний үе нь хөхтэй, дараагийн үг нь дандаа өгөхгүй буюу хөнгөн хөхтэй. Гэг гэдэг маань ах гэсэн үг. Ах гэсэн утгатай ханз ахны. Гэг. За дараагийн ханс өнөөдрийн 4 дахь ханс мэй. За эмэгтэй дүү. Эмэгтэй дүү гэх юм бол мэй гэж хэлнэ. За эрэгтэй дүүг бас өөрөөр хэлдэг. За эмэгтэй дүү гэх юм бол мэй гэж хэлнэ. Эрэгтэй дүүг диди гэж хэлдэг. За тэгэхээр өнөөдрийн хичээлээр бид нэр диди гэдгийг үзэхгүй. За мэй гэдгээ бичээд авсан байхаа гэж бодож. За дараагийн ханс хөө гэдэг нь болон хамт гэсэн нэр үгийг нэр үгтэй холбодог. Холбоос үг ахны. За хөө гэдэг нь нэр үгийг нэр үгтэй холбодог. За би бас найзтайгаа гэх юм бол 我和朋友. Би ээжтэйгээ хамт гэх юм бол 我和我的妈妈.
ээж аав хоёр хамт гэх юм бол баба хө мама. Баба хө мама гэж хэлэх нэ. За энэ багш нь жишээ үлдсэн байна тий. За гөгө хө мэймэй гэх юм бол ах бас дүү. За энэгээр өгүүлбэр зохиосон байна тий. Би ах бас дүүтэй гэх юм бол wo you гөгө хө мэймэй. Wo you гөгө гэх юм бол би ахтай. Бас дүүтэй гэх юм бол хөө орж иж байна тий. Нэр үгийг нэр үгтэй. Гөгө гэдэг маань нэр үгтэй. Ах гэдэг маань нэр үг. Мэймэй эмэгтэй дүү гэдэг маань бас нэр үг. Энэ хоёрыг хөө гэдэг холбоосоор холбож юм гэсэн. Wo you гөгө хө мэймэй. Бас гэсэн утгаар орж байна тий.我有中国老师和中国朋友. За, 中国老师 хятад багш бас хө бас 中国朋友 хятад найз. За, надад хятад багш болон хятад найз байгаа. За, ойлгосон баха гэж бодчих. За, бичлэгээ зогсоож байгаа бичээд аваарай. За, өнөөдрийн 6 дахь хандс. Зя. Зя гэдэг маань гэр гэсэн утгаар ордог. Би гэртээ байна. За, бас гэр бүл гэсэн утгаар ордог. Манай гэр бүлд манай гэрт тэдэн хүн ам байдаг. За, зя гэдэг маань гэр гэсэн утгатай хандс гэсэнтэй. За, бичээд авъя. За, бичсэн баха. За, багш нь жишээ өгүүлбэр бичсэн байна. Wo зя гэх юм бол манай гэр гэсэн үг. Манай гэр бүл болон манай гэр гэсэн утгаар орно. Wo зя. За, эсвэл wo дэ зя гэж болж болно. Wo зя гэж хэлж болно. За, танай гэр гэх юм бол ни зя. За, эсвэл ни дэ зя гэж хэлж болно гэсэн үг. За, өгүүлбэр уншия. Wo зя you 6个人. Манай гэрт байдаг. Wo зя you 6 ширхэг хүн. За, манай гэрт 6 хүн байдаг. 6 хүн байдаг. За, баба, мама, 姐姐, 哥哥和我. За, манайхан бүл зургуулаа гэх юм бол wo зя you 6个人. 6 хүн байдаг. Баба, мама, 姐姐, 哥哥和我. За, энэ өгүүлбэрийг бас бичээд аваарай. За, танайхан бүл хэдүүлээ гэдгээ тоогоо өөрчилж болно тий. За, тэгээд аав, ээж, эгч, ах, эмэгтэй дүү гэдэг хандснууд үтсэн тий. За, эднэрийг тоочож хэлж хагаад хамгийн сүүлд нь бас би гэдгийг хэлэхэд бол хөө wo гэж хэлж гэсэн үг. Аав, ээж, эгч, ах, бас хөө ороод wo бас би. За, 7 дахь хандс. Зи. Зи гэдэг маань хідэн гэсэн асуулт. За, бид нэр өмнө нь дуо шав гэж үзсэн тий. Хід хичнээн. За, энэ зи гэдэг маань утга нь яг адилхан. Гэхдээ хэрэглээ нь өөр гэсэн. За, зи гэдэг маань хід. За, хоёрхан зурлагтаа анзах нэ. За, жишээ өгүүлбэр харъя. 几个人 гэхлээр хэдэн хүн гэсэн асуулт олж ин гэсэн. 几个人. За, тооны араас заавал тоолгог ордог гэсэн тий. Тэгэхээр асуултных нь араас хэд гэсэн асуултных нь араас бас заавал тоолгог нь орно гэсэн. 几个人. За, 3 гэх юм бол 3个人. 3个人. За, сан гэдэг 3-ын тооны оронд хэд гэсэн асуулт нь ороод тоолгог ороод хүн гэсэн хандс нь орсон байна. За, 几个同学 хэдэн сурагч. 几个老师 хэдэн багш. 几个妹妹 хэдэн эмэгтэй дүүтэй. За, энийг өгүүлбэрт оруулъя те. 你有几个妹妹? 你有几个妹妹? Чи хэдэн эмэгтэй дүүтэй вэ гэж асууж байна. Чи хэдэн эмэгтэй дүүтэй вэ? За, тэгвэл чи хэдэн найзтай вэ гэдгийг энэ өгүүлбэрийг харж агаад адилхан зохиож өчээрэй. За, дараагийн багш нь зи болон дуо шав гэсэн хоёр хандсыг харьцуулаад тайлбарлаж өгье. За, энэ хоёр маань утгын хувьд яг адилхан хэд хичнээн гэсэн утгатай. За, хамгийн гол нь хэрэглэн дээр өөр гэж хэлсэн тийм үү. За, зи гэдэг маань цөөн тоо буюу 10-аас доош. Аливаа зүйлийг 10-аас доош гэж үзсэн үедээ
хэрэгэлдэг гэсэн үг. За одоо жишээлх юм бол танай гэрт хэдэн хүн байна гэж асууя те. За манай гэрт гэрт чинь 10-аас илүү хүн байхгүй гэж бодоод би G 10-аас доош хүн байгаа гэж бодоод би энэ G-г ашиглаж байгаа гэсэн. Танай гэрт хэдэн хүн байгаа вэ? За хариулт нь манай гэрт 6 хүн байна. За хэрвээ танай ангид чинь хэдэн хүн байна? Өнөөдөр хэдэн хүүхэд ирсэн бэ? Хэдэн сурагч ирсэн бэ? За мэдээч 10-аас дээш хүн ирнэ тийм үү? За тэгэхээр энэ дээр G-г ашиглахгүй 10-аас дээш тоон дээр хэд вэ гэж асуухад дуу шав гэж асуудаг гэсэн. Ерөөсөө л 10-аас доош тоох юм бол G хэд ичнээн дээр G гэж асууна. 10-аас дээш тоох юм бол дуу шав гэж асууна. Хамгийн гол ялгаа нь ерөөсөө л юм. За G-г араас заавал тооллого үг ордог. За ерөнхийдөө 10-аас дээш 10-аас доош үед хэрэглэнэ гэж ойлгоход болно. За G-г人 你有几个朋友? За чамд яг ихтэн сайн найзууд юм те. За энэ сайн найз чинь мэдээс 10-аас доош л ярьж таараа гэж бодоод ингэж асууж ин гэсэн. 你有几个朋友? За надад 5 найз байгаа гэх юм бол 我有5个朋友. 我有5个朋友. За дуу шав дээр сургуульд хэдэн хүн байна? Энэ ажлын компанид хэдэн хүн байдаг вэ? За эсвэл энэ номын санд хичнээн ном байна гэх мэтчлэн олон тооны 10-аас гэж 10 гэж ярихдаггүй бүр маш олон тооны за хэд гэсэн тодорхойгүй тоог дуу шаваар асууна гэсэн үг тийм. За ингээд ойлгочиход болно. За ерөнхийдөө хэрэглэн дээр гараад ирнэ. За өнөөдрийн 8 дахь ганц ко гэдэг маань ам гэсэн ганц гэж бид нэр хамгийн ихний хичээлд үзчихсэн тийм. За энэ нь болохоор бодит зүйлийг анзаар ингэж зургаар дүрсэлсэн ханз байна гэж үзсэн. За энэ дөрвөлжин ханз маань ам гэсэн утгатай ханз ахнэ. За өнөөдрийн хичээлээр бид нэр ам гэдэг тооллого үгээр ашигланаа. За хятад хэлний нэр үг нь өөрөө тооллого үг болох тохиолдол байдаг. За энэ ам гэдэг үндсэн утга нь ам. Тэгээд энийг бид нэр өнөөдрийн хичээлдэр тооллого үг болгож ашиглана. За монгол хэлэн ч гэсэн бид нэр ингэж хэлдэг шүү дээ. Танайх ам бүл хэдүүлээ вэ? Ам бүл хэдүүлээ вэ? За хятад хэлэнд бас яг ингэж ярьдаг. Танай гэрт хэдэн ам хүн байдаг вэ? Хэдэн ам хүн байдаг вэ гэж асуудаг гэсэн. Гэр бүлийн гишүүдийг нь ам бүлийнхэн тоог асуухтаа танайх хэдэн занараа хэдэн G гэдэг маань хэд гिचнэ гэсэн үг тийм. G ко-рен хэдэн ам хүн гэсэн асуултын холбоог болж байна гэсэн. За танайх ам бүл хэдүүлээ гэх юм бол нижя танай гэр нижя байдаг гэсэн үйл үг нь шууд орно тийм. Нижя ёо хэдэн ам хүн G ко-рен нижя ёо G ко-рен. За нэг ойлгож байгаа тийм. Үүлийн царлоо үйл үг орлоо тусагдах. За тусагдхуун дээр асуулт нь яг асууж байгаа зүйлийнхээ байранд асуулт нь ордог гэсэн. G ко-рен. За энэ дээр тоо орно. Тооны дараа заавал тооллого үг ордог. Хятад хэлэнд заавал тооллого үг ордог. Ко гэдэг маань ам бүлд байгаа гишүүдийг тоолох тооллого үг. За 我家有5口人. Тэгэхээр манай гэрт 5 ам хүн байдаг буюу монгол хэл рүү утгачлж зөв орчуулах юм бол манайх ам бүл 5лаа гэсэн утгатай ахнэ. За хятад хэлэнд бас ам гэж тоолдог байх нь монгол хэлтэй адилхан бахан тий. За хамгийн гол ялгаа нь өгүүлбэрийн дараалал нь өөр байгаа тий. За та нар ч гэсэн хүнээс асуухтаа танайх ам бүл хэдүүлээ вэ гэх юм бол яг л ингэж асууна. Нижя ёо G ко-рен. За G-г энд дуу шав биш G гэдгийг ашиглаж байгаа ойлгож байгаа тий. Мэдээж ам бүлд ихэвчлэн нэг айлд 10-аас доош тооны л хүн байдаг. Ихэнх айлд. За 90-с дээш хувь тийм үү? Тийм учраас G ко-рен гэж хэлж байна. 10-аас доош хүн байгаа гэж ойлгоно. За 我家有5口人. За ингэж энэ бол тогтмол асуулт ахнэ. Танайх ам бүл хэдүүлээ вэ гэсэн ерөөсөө л ингэж асуудаг. Хариулт нь 我家有5口人. За энэ дээр та нар өөрсдийнхөө ам бүлийг хэлэх юм бол үү гэсэн 5-ын тоог нь өөрчлөөд 我家有3口人. 3 ам бүл 3лаа. За 我家有7口人. Манайх ам бүл 7лаа. 我家有7口人.
За ингээд илчиж болох нэ. За тэгээ үргэлжлүүлээд баба, мама, жеже, гэг, мэймэй, хö, бас хö, во гэж хэлнэ тэ. За энэ дээр багш нь жишээгээр жи болон дуу шао гэдгийг жишээгээр сайн тайлбарсан байна. За дөнгөсөө бид нэрлсэнтэй танайх ам бүл хэдүүлээ гэх юм бол жиг ашиглана. Ни жа яв жи кон. За энэ дээр бас жиг ашигласан байна тийм. Хүн мэдээж 10-аас дээш охин дүүтэй байна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр ни яв жигэ мэймэй. Чи хэдэн дүүтэй вэ? Хэдэн охин дүүтэй вэ? Ни яв жигэ мэймэй. За чи хэдэн ахтай вэ? Ни яв жигэ гэг. Чи хэдэн энэ дээр эрэгтэй дүүтэй гэж буруучсан байна. Энэ ах шүү за. Чи хэдэн ахтай вэ гэж асууж байна тийм. Ни яв жигэ жунго паньё. Чи хэдэн хятад найзтай вэ? За энэ тохиолдолд асууж байгаа хүн маань за энэ гарцаагүй хариулт нь 10-аас доош байгаа гэж үзсэн тохиолдолд жиг ашиглаж байгаа гэсэн. За дуу шав гэдэг маань 10-аас дээш тоо хариулт нь 10-аас дээш тоо байгаа гэж үзээд дуу шав ашиглаж байгаа тийм үү? Ни яв дуу шавга паньё. Чи хэр олон найзтай вэ? За 10-аас дээш тооны найзтай гэж үзээд дуу шавыг хариулж асууж ин гэсэн. Ни яв дуу шавга тоншue. За чи хэдэн танай анги хэдэн хүүхэдтэй вэ? Чамд ангийн чинь найз ангийн чинь найзууд яг хэд вэ гэж асууж байна те. Ни яв дуу шавга тоншue. За ни яв дуу шавга лаоши. За танай сургууль нэмийн яв дуу шавга лаоши. Танай сургууль хэдэн багштай вэ? Танайх хэдэн багштай гэж асууж байна те. Нэмийн яв дуу шавга лаоши. За энэ тохиолдолд багшныхантай 10-аас дээш байгаа гэж үзээд олон тон дээр за асууж байна гэсэн үг. За өнөөдрийн сүүлийн анз нөө. За нөө гэдэг маань сул үг. За нөө гэдэг маань ерөнхийдөө яг тэр гэсэн утга байхгүй. За тэгээд өнөөдрийн болохоор бидний үзэх хэрэглээ нь асуултыг давтахгүй асуултыг товчилсан хэлбэр гэсэн үг. Харин чи гэсэн утгаар орж байгаа гэсэн үг. За энэ дээр багш нь өгүүлбэрлэн бичсэн байна те. Өмнөх өгүүлбэрт дурддагдсан зүйлийг дахин давтахгүйгээр харин чи, тэгвэл чи, харин чиний тухайд гэсэн товчлон асуугаад хэрэглэдэг гэсэн. За монгол хэлэнд байдаг те. Хүн чамаас асуулт асуухаар за чи хэдэн настай вэ? Чи хаана ажилладаг вэ? Гингүүт би тэнд ажиллагаа гэж хэлчихэд харин чи харин хаана ажилладаг юм ингээд асуултаа товчилдаг тийм үү? За тэгэх юм бол хятад хэлэнд нөөг ашигладаг гэсэн. За багш нь яг энэ хоёр жишээ авсан байна. За ни jiao shama mingzi. Чиний нэрийг хэн гэдэг вэ? Wo jiao Туя. Намайг Туя гэдэг. Харин чамайг гэх юм бол ни нөө. Ни нөө. Нөө гэдгээр товчилж чинь. Энэ өмнөх гарсан асуултаа товчилж чинь гэсэн. Wo jiao Bob. Намайг Bob гэдэг. За хоёр дахь жишээ. Ни ши на guo ren. Чи аль улсын хүн бэ? Wo shi Monggu guo ren. Би бол монгол хүн. Ни нөө. Харин чи гэхээр Wo shi法国人. Би бол Франц хүн. За яг өмнөх гарсан асуултаа нөгөөр товчилж ин гэсэн. За та нар өөрсдөө гэртээ 2-оос 3 жишээ ийм харилцан яриа нөгөөг ашиглаад зохиогоод за тэгээд шалгуулаарай. За өнөөдрийн харилцан яриагаа бүгдээрээ уншъя. За өнөөдрийн харилцан яриа 我有2个哥哥，你呢？我有2个哥哥，你呢？我没有哥哥，我没有哥哥。За энийг хэлээд багш нөхөн тайлбарлаад өгье те. 我有2个哥哥гэж. За надад байгаа ах гэж юм те. За 2 гэдгийг бид нэр үзээгүй тийм үү? За 2 гэдэг маань 2-ын тоо гэсэн үг. За 2-ын тоо нь хятад хэлэнд 2 янз байдаг. За энэ нь болохоор 2-ын тоо нь 2 янз байдаг. За тоолго үгийн өмнө орж байгаа юм бол энэ ян гэсэн энэ 2-ын тоог ашигладаг гэсэн. Утга нь ерөөсөө яг л адилхан 2-ын тоо. Гагцгүй хэрэглээ нөр гэсэн. За энэ дээр R G гэж ерөөсөө ч хэлдэггүй. 2-ын тоог R гэж бид нүрсэн тий. Надад 2 ах байгаа гэх юм бол во яв R G G гэж хизээж ашиглахгүй. Хэрвээ тэдэн ширхэг юм байгаа гэсэн тоолго үгтэй надад тэдэн ширхэг юм байгаа гэж хэлэх юм бол 2-ын тоог зөвхөн ян гэдгээр ашигладаг гэсэн. За энийг та нар өөрсдөө ян гэсэн дуудлагаар нь дуудлага бишээ дуудлага гэнэ
зурлагын дараалал шалгадаг сайтаас нь хайгаад тэгээ бичээд аваад за. Ян гэдэг маань ерөөсөө л хэдэн ширхэг юм, эдэн ширхэг юм гэдэг дээр ян гэдэг маань ашигладаг гэсэн үг. Во ёо янгаго гэх юм бол надад хоёр ах байгаа, харин чамд гэсэн үг. За во мэй ого гэх юм бол надад ах байхгүй гэсэн үг байна. За надад ах байхгүй гэх юм бол во мэй ого гэж хэлж байна тийм. За үргэлжлүүлээд уншъя. 你家有几口人？你家有几口人？За нэг биднээс үзэнтэй. 你家гэхэлэр танай гэрт байдаг. Үйл эзний араас шууд үйл үг орж байна. 你家有几гэдэг маань хэд хичнээн. Ков гэдэг маань ам. Рен гэдэг маань хүн. Танай гэрт хэдэн ам хүн байдаг вэ? Танайх ам бол хэдүүлээ вэ гэж асууж байна тийм. 你家有几口人？我家有4口人。我家有4口人，爸爸妈妈妹妹和我。我家有4口人，爸爸妈妈妹妹和我。За манай гэрт байгаа 4 ам хүн. Манайх ам бол дөрвөлээ гэж хэлж байна гэсэн үг. Манайх ам бол дөрвөлээ аав, ээж, эмэгтэй дүү, охин дүү бас би. За ингэж хэлэх нэ. За гэртээ харилцан яриагаа сайн олон дахин давтаж уншаад, зөв өгөөр нь давтаж уншаад тэгээд харилцан яриагаа чэйжлүүл багш нь дараачийн харилцан ярианд маань та нар чэйжилсэн харилцан яриагаа шууд автоматар ашиглах боломжтой гэж хэлдэг тийм. За тэгээд гэрийн даалгавар ойлгомжтой хандснуудаа бичнэ, харилцан яриануудаа уншина, чэйжлэн. За группт орсон сурчид маань багшаараа дуудлагаа засуулаад бичсэн өгүүлбэрүүдээ засуулаад за тэгээд зөвлөгөө авах боломжтой. За хаалттай группт орохыг хүсэж байгаа бол Instagram хуудас руу мессеж бичээрэй. За өнөөдрийн хичээл сурсан баярлалаа. Тунш ямэн,谢谢，再见。